Сайхан амарцгааж энэ үзэгчтэй цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаая. Одоогоос 70 жилийн өмнөх энэ өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг тунхаглах талаар ард нийтийн санал асуулга явагдаж байжээ. Монгол хүн анх удаа энэ өдөр Олимпиос медаль хүртэж байсан байна. Адууны доох өвчин хүрээгээ улам хэлсээр байна. Монголчууд 2016 оны Олимпийг телевизээр үзэж чадахгүй. Хэмээний өвчин өмнө гарчээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрэлт мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзэсгээгээрэй. Монголчууд бид өөрсдийгөө туурга тусгаар Монгол улсын иргэн гэдгээрээ бахархаж ирсэн. Тэгвэл одоогоос яг 70 жилийн өмнөх энэ өдөр бүх нийтийн санал асуулга орон даяар явагдаж бүгд найрамдах Монгол Ард улс тусгаар улс байх уу үгүй юу гэдгээ ард нийтээрээ санал асуулгаар шийдсэн түүхэн өдөр бол өнөөдөр юм а. Тухайн үеийн насанд хүрсэн нийт хүн амын 98% нь энэ санал асуулгад оролцож 100% саналаар бүгд найрамдах Монгол Ард улс тусгаар улс гэдгээ тунхагласан түүхтэй. 1945 оны 2 дугаар сараас дэлхийн 2 дугаар дайн төгсөх үе шатанд орж байсан. Энэ үед Кримийн хойгдох Яалт хотод их гүрнүүдийн уулзалт болсон байдаг. Уулзалтын үеэр Сталин бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлыг бусад улсын удирдагчдад тавьсан. Тухайн үед Америк нэгдсэн улс болон Их Британи улс хүлээн зөвшөөрсөн байна. Харин Хятад улс манай тусгаар тогтнолыг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байлаа. Гэсэн ч манай улс чөлөөлөх дайнд оролцсон ялагч гүрний тоонд орчихсон байсан учраас зөвшөөрөхөөс өөр арга тэдэнд байгаагүй. Гэхдээ бүх нийтийн санал асуулга явуулсан тохиолдолд зөвшөөрнө гэсэн болжол тавьж байсан юм а. Үүний дагуу 1945 оны 9-р сард бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдээс тусгаар тогтнолын асуудлаар 1945 оны 10-р сарын 20-ны өдөр орон даяар бүх нийтийн санал асуулга явуулсугай гэсэн тогтоолыг гаргаж байжээ. Энэ санал асуулгын ач холбогдлын талаар түүхч Болдоотор ингэж дүгнэж байна. Тусгаар тогтнолыг зөвшөөрн татгалзна гэдэг агуулга бүхий зүйл дээр гарын үсгээ зурна. Эсвэл бичиг үсэг мэдэхгүй бол одоо хорооныхаа баруун гарынхаа эрхийн хороог бол дарна гэж. За ингээд санал хураалтын дунд бол үндсэндээ бараг 100% гэж хэлж болохоор 98.1%-аар саналаа өгсөн. Татгалзсан санал бол гараагүй. За би түрүүнд хэлсэн сайн саналын үндсэн дээр бол манай хөрш орнууд манай төрийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Би өөрийнхөө хайртай эх орны тусгаар тогтнолыг батлана гэж уугаржин Монгол үсгээр бичсэн энэ зураг тууцыг 1945 онд айл бүрт тарааж шон болгон дээр хадаж байжээ. Энэ нь ард иргэддээ тусгаар тогтнолын үнцийн ач холбогдлыг таниулах кампанит ажлын нэг хэсэг байлаа. Бүх нийтийн санал асуулгад нийт насанд хүрсэн иргэдийн 98% нь хамрагдаж бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг ард нийтээрээ дэмжсэн байдаг. Үүний үр дүнд тухайн үеийн дундад улсын удирдагчид манай тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаа үйл явдлын түүхэн гэрэл зургийг Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ариун Туяа тайлбарлаж байна. 11 сар гэхэд бол Монгол улс Хятад улсад бүх нийтийн санал асуулгын дүнг бол танилцуулсан. За үүний үр дүнд бол дундад эргүү улс бол бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 1946 оны 1 сар гэхэд бол хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны гэрээ бол байгуулагдсан байдаг. 1945 оны энэ өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын ард иргэд зөвхөн саналаа өгөө зогсохгүй нийтээрээ баяр цэнгэл болж байсныг түүхэн их сурвалжуулж гэрчилдэг. Харин энэ өдрийн түүхэн ач холбогдлыг хэр мэддэг вэ гэсэн асуултанд иргэд ингэж хариулж байна. Монгол улсын тусгаар тогтнол бол зүй ёсны асуудал. Тэгэхээр ард иргэд бид бүхний одоо хөсөө хүлээдэг өдрөд байх хэрэгтэй. Би бас ер нь үнэндээ сайн мэдэхгүй нэрээ. Нэг хаалтар мэдээлэл алах. За, хэвээр мэдэхгүй. Гэл цөмөрөл цуглаал гараа өсөг зурсгаагаад байсан. Бид нэр хөөхөд тэгэл наадам хийгээл ер нь чихтэйхэл хөөртэй их л гоё байсан санагддаг. Энэ бол одоо маш их өндөр ач холбогдолтой. Монгол улс одоо дэлхийд нэрэн дуурсан Чингис Равгаас Монгол улс гэдэг чинь дэлхийд одоо их нэр хүндтэй мундаг байна шүү дээ. Одоо олон улсын хорол цуглааг хүртэл болоод одоо манай хөл дээр гадаа тарилцаа бол үнэхээр сайхан байна шүү дээ. Хоёр их гүрний дунд манайх шиг жаргалтай ороо хаа вэ? Тусгаар тогтнолын баримт хүчтэй ард иргэдийн саналыг тусгасан зарим улс орнууд энэ үйл явдлаа бүх нийтийн баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тухайн үед санал өгч байсан өвөг дээдсийнх нь гарын үсэг бүхий саналын хуудсыг архивын газраас хуулж аваад хамоор жаазлан үр хүүхдүүдэд нь бэлгэлдэг заншилж байдаг юм байна. Ийхүү өнөдөр тусгаар улс гэдгийг тунхагласан болоо туурга тусгаар Монгол улсын бас нэгэн бахархал дэлхийн хүндрэлтний их наадам Олимпиос Монгол хүн одоогоос 47 жилийн өмнө анхны медалаа хүртэж байсан байна.
Монгол улс 1962 онд олон улсын олимпийн ороонд гишүүнээр элсэж, улмаар 1964 оноос эхлэн Монголын баг тамирчид өвөл зөний олимпийн наадамд оролцож эхэлсэн билээ. Мексик улсын Мехико хотно 1968 оны 10 дугаар сарын 12-оос 27-ны өдрүүдэд болсон зуны олимпийн 19 дугаар наадам Монголын баг тамирчдын оролцсон 2 дахь олимпийн наадам байлаа. Дэлхийн 112 орны 5556 тамирчин оролцсон энэ олимпиад манай улс буудлага, гимнастик, хөнгө атлетик, чөлөөтөхийн төрөлд баг тамирчдаа оролцуулсан юм. 1968 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монголын спортын дүүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдсэн билээ. Энэ өдөр зуны олимпийн 19 дугаар наадмын чөлөөтөхийн төрөлд өрсөлдсөн манай 4 тамирчин олимпийн наадмын медаль зогссон юм а. Тухайн үед орон нутгийн эвлэлд Чингисийн Монголын хүчтнүүд дэлхийн дэвжээг хөмцөн мөшгөлөн орж ирлээ хэмээн бичиж байжээ. Тэр үед бол монголчууд нэг сая 200 мянган хүнтэй байсан гэж ярьдаг юм байлээ. Тэгээ сая 200 мянган хүнтэй байж олимпийн 4 медаль авсан хүн бол одоо улс бол 20 дугаар зуунд бол Монголоос өөр байхгүй юм байлээ. 21 дугаар зуунд бол одоо гарсан байхыг бол үгүйсэхгүй. Тэгэхээр нийт одоо олимпийн медаль тамирчид, олимпийн медаль авсан ахмадууд, тэдний гэр бүл, нийт Монголынхаа ард түмэнд бол одоо олимпийн медальтуудын холбооноос бол баяр хүргэж эрүүлэх аз жаргал сайн сайхныг хүсэж байна да. Чөлөөтөхийн 52 кг хэмжээнд өрсөлдсөн Монгол улсын ардын багш Гавь тамирчин Чимэдөөсрийн Дамжин Шаруу манай 4 тамирчнаас хамгийн түрүүнд хүрэл мэдээллийн төлөө барилдан өрсөлдөгчийн ялснаар Олимпийн тэнгэрт Монгол төрийн алтан цомын медаль байгаа хангалан мандуулсан юм а. Түүний дараа 70 кг хэмжээнд Монгол улсын ардын багш Данзан Даржигийн Сэрэтэр хүрэл медаль, 78 кг хэмжээнд Монгол улсын Гавь тамирчин Төмрийн Артаг хүрэл медаль, 87 кг хэмжээнд Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Гавь тамирчин Чигшдийн Мөнхбат мөнгөн медаль тус хүрсэн юм а. Би хамгийн хөнгөнжийн учраас хариуцлагыг өрөөд хамгийн их гарах ёстой байсан. Яг энэ үед манай багийн хамт олон багш цацгалж явуулагчид надад одоо нөлөө хариуцлагатай өрөг хэлсэн. Тухайн үеийн багийн одоо ахлагч. За одоо монголчууд анхны медаль авахад хамгийн хөнгөнжийн чамаас бүх юм шалтгаална. Хэрвээ чи медаль авах юм бол цаадуулсан залгаад аавна. Чи заавал ялах ёстой гэсэн ийм л өрөг надад тавьж ирсэн. Тэгэл одоо дэвжинд гараад эхний ялтаа яг медалийн төлөө медаль ялт байгуулсан. За намайг ялаад буугаад ирэхэд бол манай хэд өөр намайг одоо дэвэрч за одоо та манай багш иржсэн. За одоо та нөхөд хичээн шүү. Одоо юмсан бид олимпийн медаль авчлаа гэд. Тэгээд манай Сэрэтэр Астаг хоёр доош нь тонгоочод юу ч хийж чадахгүй ингээд одоо дүгшиж шээ одоо яах вэ гэж. Муу авраг бол шууд хан зохиод за би юм Америкт дэлгэж игнэ гэдэг. Тэгэрсэн. Энэ цаг үеэс хойш Монголын баг тамирчид олимпийн наадамд тасралтгүй оролцож, цоны олимпийн наадмаас манай 23 тамирчин медаль хүртээд байна. Манай улс одоогийн байдлаар олимпийн наадмаас 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль хүртжээ. Олимпийн наадмаас Монголын тамирчин анх удаа медаль хүртэж олимпийн тэнгэрт далбаагаа мандуулснаар 47 жил өнгөрчээ. Олимп гэдэг спортын наадмын цаана улс гүрнүүдийн хөгжил, чансаа, тусгаар тогтносон байдал, эв найрамдал гээд олон агуулга харагдаж байдаг дэлхийн наадам юм. Ирэх 2016 онд манай Шигшээвагийн тамирчид Бразилийн Рио-де Жанейрод зохиогдох зуны олимпийн наадамд оролцох юм а. Одоогийн байдлаар Риогийн зуны олимпиад оролцох 14 эрхийг манай тамирчид аваад байгаа. Буудлага спорт, чөлөөт бүх хөнгө атлетикийн төрлөөр эрхээ авсан. За жудо, боксing спортын тамирчдын нэр хараахан тодорхойгүй байгаа юм а. Олимпийн наадам эхлэх жил хүрэхгүй энэ хугацаа хамгийн чухал үе гэдгийг спортынхан онцолдог. Ягаад гэвэл энэ хугацаанд эрхээ авах болоод бэлтгэлийг хамгийн гол ажлууд төлөвлөгддөг. 2016 оны улсын төсөвт Риогийн олимпийн наадмын зардал болоод бусад бэлтгэлд зориулан 5.3 тэрбум төгрөг төсөвлөд байгаа юм байна. Одоо урсгал зардал маань бол өөрөө үндэсний Шигшээвагийн баг тамирчдын бэлтгэл, за гадаад хотуудын уралдаан тэмцээнд оролцох асуудал, шагнал урамшуулал, за мөн олимпийн өмнөх жилд бол эрх авах их олон тэмцээнүүд оролцдог. Дээр нь нэмээд бол 800 гаруй сая төгрөг бол одоо хувцас болон одоо яг цэвэр Риогийн олимпиадтай холбоотой одоо тийм материалог ийм одоо зардалтай бол хөрөнгө оруулалтын чиглэлээр бол орохоор бол тусагдсан. Монгол хүн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн цагаас эхлээд спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Олимпийн төрлийн спорт хөгжүүлэх, Олимпиас медаль хүртсэн тамирчдыг урамшуулж өндөр болсон. Риогийн Олимпиас медаль хүртэх тамирчдын талаар таамаг ажигч одооноос дэвшүүлж эхлээд байгаа. Гэхдээ Монголын тамирчид олимпийн наадамд оролцох мөчүүдийг зурагтаар үзэж чадах уугүй юу гэдэг асуулт харин эргэлзээ төрүүлж байна. Энэ бас л төсөвтэй холбоотой.
Рио де Жанейрогийн Олимпийн наадмыг дамжуулах эрх авахар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз Аз намхан далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой тохирч гэрээ байгуулсан. Дамжуулах эрхийн төлбөр $1 сая. Олимпик дамжуулах Монголын телевизүүд хамтарч дамжуулаад энэ төлбөрийг хувааж хийх санал гаргасан ч одоо болтол төлбөрөө хийсэн телевиз байхгүй байгаа юм а. Тийм учраас гэрээнд гарын үсэг зурсан Монголын үндэсний олон нийтийн радио телевиз $1 сая буюу 2 тэрбум орчим төгрөгөөр үзэгчдэд Олимп үзүүлэх үүрэг хүлээж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз бол төсвөөс санхүүждэг байгууллага. Харин улсын эдийн засаг хэцүүдсэн хямарсан байгаа гэж хаасайгүй ярьж байна. Энэ үед Олимпийн наадмыг яаж дамжуулж үзэгчдэд хүргэх вэ гэдэг асуулт гарч ирсэн юм а. MNB Аз намхан далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой байгуулсан гэрээний хүрээнд хиймэл дагуул интернет орчны дамжуулалт, кабелийн эрх, радио нэвтрүүлгүүдийн эрх гээд бүгдээрээ багтаж байгаа юм а. Энэ бол Монгол улсад олгосон энэ ганц боломжоо ашиглахгүй алдвал улс даяараа Олимпийн наадам үзэхгүй байж мэдхээр байна. За сэдвийг бид цагийн үр дээр үргэлжлүүлэн хүргэх болно. Бидэнд нэгэн ноцтой мэдээлэл байна. Мал сүргийн дотор эзлэх тэмээний тоо толгой тунд сүүн байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Хамбогд сумын Номгон багт тэмээний халдварт өвчин гарч 8 тэмээ үхээд байна. Ботулизм нэртэй тэмээ голчлон халдварладаг энэ өвчин малын мэдрэл нөлөөлөж үхэлд хүргэдэг аюултай. Өнөөдрийн байдлаар Дэлхийн мал эмнэлгийн байгууллага энэ өвчнийг эмчлэх вакциныг хараахан гаргаагүй байна. Хамбогд сумаас 75 км Номгон багийн нутаг зүүн загийн ус хэмээх газар намарчиж байгаа 3 айлын нэг хотны 70 гаруй торомтой ингэнүүд шалтгаангүй өгч эхэлсэн байна. Аймгийн мал эмнэлгийн эмч нараа өвчтсөн тэмээнд шаардлагатай эм тариа хийсэн ч өнөөдрийн байдлаар 8 тэмээ өгөхөд байна. За аймгаас ажлын хэсэг гарч өвчтийн шинж тэмдгээр нь хурц хордлого буюу ботулизм гэж тогтоосон байна. За энэ өвчин өмгсөн малын сэг зэм ясанд удаан хадгалагдан улмаар мал амтны дотор ормогц хоров чанар нэгсдэг гэж аймгийн мал эмнэлгийн дарга мөнхчлөө хэлж байна. Үзүүлж байгаа шинж тэмдгийн үндэслэлд харахад бол одоо ботулизм буюу холестеридум, ботулинум гэдэг үүсгчээр өндөр хорвоо чанартай үүсгчээр үүсгдэг юм өвчин байх магадлал бол өндөр байгаа. Урд хөл нь хөл үе мөч нь одоо албалзах. За тэгээ явж чадахгүй болох ам залгуур хоолоо одоо саажих, шүлс ихээр гоожих ийм шинж тэмдгүүд нь бол тухайн өвчний үзэгддэг шинж тэмдэгтэй бол их ойрхон байгаа учраас бол бид нар энэ өвчнийг урьдчилсан оншин бол ингэ тавиад байна. Өнөөдрийн байдлаар хотелын 12 тэмээ нэмж өвчлээд байна. Мөн 7 км-ийн зайтай малчны ямаа мөн ийм шинж тэмдгээр өгсөн байна. За малын үхлийн шинж тэмдгийг наривчлан тогтоолохоор малын сэг зэм болон орчны бэлчээр улс хөрснөөс дээж авч улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээжээ. Одоогоор өгсөн малын сэг зэмийг устган тухайн айл өрхийг нүүлгэн шилжүүлээд байна. За тэмээ голчлон халдвардаг ботулизм өвчнийг төгс эмчлэх аргыг Дэлхийн мал эмнэлгийн байгууллага одоогоор гаргаж чадаагүй байгаа юм а. Маш ховор тохиолдох ботулизмаар өвчлсөн малын тархи мэдрэл саажилт өгч үхэлд хүргэдэг аюултай. Сая та бүхэнд тэмээний халдварт өвчний талаарх сурвалжилгыг Өмнөговь аймгаас үзүүлсэн бол одоо үзүүлэх мэдээ мөн адууны шинэ өвчний тухай юм а. Манайд хамгийн ашигтай бизнесийн нэгдэ хурдан удмын адууны 8 ороод байгаа. Гэтэл адууны нийлүүлгийн өвчин гаднаас орж ирээд байна. Богино хугацаанд дархалт өндөр байгаа тул хөдөө аж ахуйн сургуулийн багш эрдэмтэд энэ өвчнийг богино хугацаанд онцлогыг Японы эрдэмтдтэй хамтран бүтээсэн байна. 300 адуутай перми эзэн гүүнийхэн 60 нь хэл хаягдлахаар сая л хөдөө аж ахуйн их сургуулийн багш эрдэмтдэд хандаж уншлуулжээ. Гэтэл үйлчлэгээр эдний мал адууны нийлүүлгийн халдвар авсан болох нь тогтоогдож, азаргийг нь шууд устгах хэрэгтэй харин гүүг нь өндөр тунгаар тусгай эмчилгээ хийж эмчлэх боломжтой гэсэн хариу сонсжээ. Энэ бол зүгээр л захын жишээ. Манай улс нийтдээ 3 сая толгой адуутай гэж явдаг. За эрдэмтдийн эсн тооцоо судалгаагаар нийт адуун сүргийн ойролцоогоор 10-аас 11% нь адууны нийлүүлгийн өвчин байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. За ялангуяа Төвийн Бүсийн аймаг Улаанбаатар хотод ийм төрлийн өвчин маш өндөр байгаа. За хэрвээ энэ өвчнийг яралтай арга хэмжээ авахгүй бол эдийн засаг талаас өндөр хохиролтой, өөрөөр хэлбэл гүү хээл алдах, за улмаар Монгол адууны өөрийнх нь удмын сан алдагдах тийм аюулч бас нүүрлж байгаа гэдгийг эрдэмтэд өнөөдөр хэлж байна. Энэ өвчин манайдаа харьцангуй шин гэж хэлж болно. Өмнө бараг л ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй. Гэтэл хурдан мордын 8 хил хязгааргүй өргөцснөөр манайд Оросын улбаны улс Арабаас адууны нийлүүлгийн өвчин буюу тун энгийн үгээр товч тодорхойлвол адууны доохын тархалт улам хүрээгээ тэлсээр байна.
Энэ өвчин бол хүний трихомоноз гэдэг бэлгийн замаар дамжин халдварлагддаг өвчин шүү дээ. Тэрнтэй их төстэй. Аль аль нь шилбүртэй эгэл биетнэр үүсгэгддэг. Зарим нарийн үйлдвэрийн гаднаас орж ирсэн малд бол төмсөг бол азарганд бол төмсөг бол аюул том их хаваа үүсэж байгаа. Адууны нүүрэн талын аль нэг тал руугаа уруул нь унжичдаг. Мэдрэл нь саажаад эхэлдэг. Халдвар тархах гол зам нь үржүүлгийн явцад мөн халдвартай гүнээс унганд эсвэл зохиомл хийлтүүлэг хийх явцад халдвар тархдаг. Манайхан тэдний адуу хурд удам өшөө сайтай гүгөө хийлтүүлнэ гэх байдлаар халдвар тархах хүрээ улам хяналтнаас гарч ирнэ. Мөн адуугаа ийм өвчний халдвар авсан гин мэдсээр байж өөрсдөө хохирохын тулд өндөр үнээр авсан адуугаа төр зөр өвчний шинж тэмдгийг нь бүдгрүүлж эмчлээд зарж байгаа нь зарим аймагт бүр адууных нь 50-60% халдвар авах үндсэн шалтгаан болж байна. Энэ өвчний онцлогыг бол Японы эрдэмтдтэй хамтраад онцлог онцлогыг бол гаргаж авсан 100% одоо энэ өвчнийг онцлж чадж байна. Эмчилгээний ийм бэлтгэлүүдийг нэгдүгээрт одоо оруулж ирэх асуудал. Хоёрт бол шинжилгээ, малын шилжилт, ялангуяа энэ адууны шилжилт хөдөлгөөн хийх болгондоо бол малчт нь мал эмнэлгийн байгууллагууд нь гасаа одоо шинжилгээ хийгээд баталгаатай эрүүл гэсэн нөхцөлд одоо шилжилтийг хийдэг, өөрийнхөө адуунд тавьдаг, ингээ үржилт ашигладаг ийм л болмоор байна. Энэ өвчин адууны тархлаатай шууд холбоотой. Хэрвээ 100 турхан болоод эсвэл тухайн адууг уралдуулах гээд хит өндөр ачаал өгвөл өвчин улам хүндэрдэг. Олон улсад ийм халдвар авсан их анхдагч малыг шууд устгадаг бол манад Францын Мирэл мөн Димин гэсэн тусгай тариагаар эмчилж байна. Одоо гол нь малын эмч нараа улам чадахжуулт, зөв онцлог чадвартай олгох. Нөгөө талдаа зөвхөн бизнесийн нэр хүндээ одоод асуудлаа хашаан дотроо зохицуулна гэдэг явцсан үзлээсээ салахгүй бол учир хохирлын ирээдүйд бидний мэдэхгүй тоогоор хэмжигдэнэ. Монголын үндэсний бахархалд шуу улсан шонхор шууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хэлчихэд илрүүллээ. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр Ногоонгийн Парадо маркийн 2070 ОБО Цэнхэр өнгийн Портер 2373 СА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу с ижигтэй ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн юм а. Тус мэдээллийн дагуу Хилийн тэг 257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулан Ханх сумын иргэн энэ гих айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан энийн гэрте үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонглоос 47 шонхор шувуу нуусныг олсон байна. Энэ шонхор шувууг Украин улсын иргэн Атай Сэлэнг аймгийн Харьяат иргэн энэ нар хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан байна. Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудал дээр их хурлын гишүүд санал нэгдэж чадахгүй байна. Хавдар судлалын үндэсний төвийн өргөдлийн барилга дууссаар харин жилдээ 3500 хүн хадраар нас барсан. Хүйтерхээр ахын гал төмөр улам их гардаг. Өнөөдөр дэлхийн статистикийн өдөр. Шинзо Абе манай улсад айлчлаа. Эдгээр мэдээллүүдийг дараагийн хэсэгт үзээрэй. Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийх тухай холбогдох хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай гэж Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзэж байна. Энэ талаар байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар яригдлаа. Засгийн газрын боловсруулсан төслөөр яамдын тоог эс болгож зөөрүүлэх, зарим агентлагийг нэгтгэх татан буулгах саналыг улсын хуралд гаргаад байгаа юм. Харин дараагийн засгийн газрын бүтцийг тогтоох, шийдвэр гаргах нь оновчтой эсэх тухайд төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Хэрв засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулвал тухайн өөрчлөлтийг 2016 оны 1-р сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөх хэрэгтэй. Бас төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийснээр эерэг үр дүн гарч чадахгүй гэсэн байр сууриас байнгын хорооны зарим гишүүн хандлаа. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь бол тогтмол байдаг ийм хууль бол одоо бий лав анжиглахад 25 жилд ажиглагдаж байна. Яамдын тоог цөөллөө гэхэд цаа талд нь агентлаг тэр үүргийг гүйцэтгэдэг газрууд нөгөө тал руугаа гараад явчихдаг. Одоо 2 цаг та нар ингээд энийг цөөллөө гэж боддог 9 болгоё. Цаана нөгөө яам дээр газар мазар болсон юмнууд чинь агентлаг магентлаг өөр янз бүрийн нэртэй бол ингээд явчихдаг. Яагаад гэвэл тэр үйлчлэг нь алга болдгоо юм л да. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж яамдын тоог зөөрүүлсэн нөхцөлд тухайн шийдвэрийг 2016 оны 8-р сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөх саналыг засгийн газар улсын хуралд гаргаад байгаа юм. Тухайн асуудлаар засгийн газрын хэрэглэх газрын удирдлага тайлбар өгч төрийн байгуулалтын байнгын хорооны зарим гишүүн байр сууриа илэрхийллээ. Улс орнуудыг хөгжлийн ингээд хараад ахт бол
дараагийнхаа засгийн газрын бүтэц, дараагийн парламентын тоо, тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг оруулаад өмнөх парламентд баталчаад дараагийн парламентаас эхэлж бүрэн эрхээсээ эхэлж мөрднө гэдэг ийм зүйлийг бол дандаа тодорхойлдог юм байна. Өөрөө өөрсдийгөө тодорхойлдоггүй. Тэгэхээр энэ зарчим бол манай засгийн газрын бүтцийн хувьд бол зөв зүйтэй байх ийм болцоог бол бүрдүүлж байгаа юм. Би хэлээд бас 129 тэрбум төгрөгийн шинэ барилга эхлэх гээд байгаа 2016 онд. Тэгсэн хэрнээ хүний цалин хаснаа. Хүнийг ажилгүй болгоно гэдэг. Хямралын үед төр нь өөрөө ажилгүй болох ш харин ч бага мөнгөөр олон хүнийг айлыг амьдралтай болгохлаа тэмцдэг байтал чи өөрөө ажилгүй болгоод хямралыг улам нэмэгдүүлээд байдаг. Тэгээ Монгол орн шиг төсвөөсөө хамааралтай оронд ийм хийж болдго юм уу? Ерөөсөө засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиа татаад авчаач. Бид үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг нухацтай ярьж байгаа. Энэндээ одоо намын бүлгүүд улсын хурал дээр зөвшөлтсөл түрээд энд үнэхээр ийм өөрчлөлт хийж чадах юм бол дараагийн засгийн газрын тэр тодтолоо яриад явах юм байгаа. Эсвэл үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тодтол ярих юм байгаа. Тийм учраас энийг бол буцааж авах нь зүйтэй гэсэн ийм зүйлийг хэлмээр. За засгийн газрын бүтэц төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүрчийн өөрчлөлтийн тухай төслөө засгийн газар буцаан татаж авах шаардлагатай гэж улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь үзэж тухайн хуулийн төслийн хэлцүүлгийг хойшлуулад байна. За хуулиар бол засгийн газар улсын хурлд өргөн мэдүүлсэн аливаа хуулийн төслөө буцаан татаж авах хэсэг шийдвэрийг хуралдаанаараа хэлцэж байж гаргах юм. Дэд сайдуудын орон тоо хасгах засгийн газрын саналыг улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдэд дэмжиж байна. Энэ талаар 2015 оны улсын төсвийн тодтголын төслийн хэлэлцүүлгийн үеэр яригдж байна. Мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах ямар боломж байж болох талаар байнгын хорооны зарим гишүүд байр суурин илэрхийллээ. 2015 оны төсөвт тодтгол хийхдээ салбаруудын дэд сайдын оронтойг хасч холбогдох зардлыг нь улсын төсвөөс хасах саналыг засгийн газар улсын хуралд гаргаад байгаа юм. Дэд сайдуудын оронтойг хаснаар төсвийн зардлын бодиттой бууралт гарч чадах уу? Аль эсвэл зардлыг бууруулах өөр зохицуултуудыг хийх шаардлагатай юу гэдэг тухайд төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Төсвийг ярьж төсвөтэй холбогдсон зардлыг хэмнэх гэж байгаа бол хамгийн түрүүнд энэ хөрөнгө оруулалт, урсгал зардлын бараа үйлчлэгээний зардал, тусгай сангууд гэх мэт маш олон зүйлүүд байна. Татвар төлөгчдийн норон дээр ачаа өөрүүлээд эдийн засгийн ингээ хүндэрсэн байгаа нөхцөлд төр өөрөө өөхнөөс асалах зөвөө. Тэр дундаа мухар олгоо шиг үүрэг гүйцэтгэхгүй улс төрийн бялуу хүртээх байдлаар очдог нь маш тодорхой болчихсон. Ийм албан тушаалуудаас сална гэдэг бол энэ хямралын бас нэг хямралаар өөрөө ер нь бол юм цэвэршдэг шүү дээ. Тэгээд энэ цэвэршиж байгаа төрийн зохион байгуулалтын бас нэг зүгээр нэг л үзүүр гэж би бол хувьдаа харж байна. За холбогдох хуульд өөрчлөлт оруулж дэд сайдуудын оронтойг хасах шаардлагатай гэдэг дээр улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь санал нийлж байна. За харин 2015 оны төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах нь зөв эсэх тухайд байнгын хорооны гишүүд байр суурийн зөрүүтэй байна. Дэлхийн зах зээл дээр нефт бүтээгдэхүүний үн буурч байгаа үед манайх ингээд татварыг одоо өсгөж тэгээд тэр нь хэрэглэгчдэд одоо дарамт болгож идэг энийг зохицуулт гэж хэлэхгүй шүү дээ. Харин дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй болоход нь бид нар татвараа бууруулж дотоодын үнэ барих зорилготой ийм зохицуултыг бид нар хийж ийсэн. Гэхдээ яг нөгөө татварынхаа хэмжээнд одоо тулчаад байгаа байхгүй юу? Тийм учраас трийг 200 пунктээр нэмэгдүүлээд татжуулдаг, зохицуулдаг механизмаа илүү болгоё гэж. Яг тэгвэл одоо бүх төрлийн татвараа тултлан авчаад байхад аж ахуй эрхлэгчдэр ашиг үүсэж байгаа байхгүй юу? Тийм учраас тэр ашгийг нь бол ижил хуваалцъя. За сангийн яамныхны мэдээлэлээс үзвэл 2015 оны улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд төвлөрч чадаагүй 900 тэрбум гаруй төгрөгөөр тасалдсан байна. За улсын төсвийн орлогын тасалдлын шалтгаан нь импортын бууралт, дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, дотоодын эдийн засгийн идэвхжлгүй байдал, өмч өвчлөлийн орлогын тасалдалтай холбоотой гэсэн тайлбарыг сангийн яамны төлөөлөл өгч байна. Харин 2015 оны эцэс хүртэлх 2 сарын хугацаанд төрийн өндөр албан тушаалтнуудын цалин тодорхой хуваар бууруулах тухайд яригдж байгаа юм. Он дуслах хугацаанд зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын цалин буюу 2900 орчим хүн байгаа. Тэдгээрийн цалин 30%-аар бууруулахаар тодтгол дээр тусгасан. Энэ нь болохоор 1.8 тэрбум төгрөг. Өөрөөр бол цалин тэтгэврийг бол бууруулахаар бол тусгаагүй байгаа.
Улсын их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, яамдын төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга, бүх шатны засаг дарга нар гэсэн ийм хүмүүс байгаа. Засгийн газрын тооцсноор бол 2015 оны улсын төсвийн зарлагыг нийт 500 тэрбум төгрөгөөр бууруулах боломж бий гэж үзэж байна. Улсын их хурл 2015 оны улсын төсвийн тодтголын төслийн хэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Манай улсын 25 дараар өвчлсөн иргэдийн 70% нь 3-аас 4-р шатандаа онцлуулгаас болж амнасаа алддаг. Зөвхөн 2014 онд 5400 гаруй шин тохиолдол бүртгэгдэж 3500 хүн нас барсан байна. Гэтэл хавдар судлалын үндэсний төв ачааллаанд дийлэхгүй өргөтгөлийн барилга нь 5 жилд уншиж байгаа нь өвчтнүүд цагаалдаж өвчнөө хүндрүүлэх бас нэгэн шалтгаан болдог тухай энэ удаад бид хөндлөө. Хавдар судлалын үндэсний төвөөр өөрсдөө болон ойр дотны хайртай хүнээ эмчлүүлэх гэж олон хоног сараар ор сулрах өдрийг хагалгааны дугаар хүлээж үзсэн ижил зовлонтой хүмүүс олон нийтийн цахим сүлжээнд нэгдэж хавдрын эсрэг хамтдаа группийг байгуулжээ. Үхэлтэд тэмцэж байгаа хүнд 1 сар бүхэл 1 цагч хайран. Гэвч дугаараа хүлээхээс өөр сонголт байдаггүй гэж хавдраар ээжийг алдсан судмаа ярьлаа. Хамгийн нэгдүгээрт эмнэлэгт хэвтгэд ор хоног олддоггүй. Аюу удаа хүлээдэг, сар 2 сар хүлээдэг. Хагалгаанд орох хагалгааны заалт аваад хагалгаанд орохын өмнө бас маш удаа хүлээдэг. Сарын дараа хагалгаанд орох морох юм ээлжтэй байдаг. Та тэдний хавцаа тэгж яагаад нэг хүрээ дээрээ гэдэг байхгүй юу? Хавдар судлалын үндэсний төв 7 хоног 60 мис ажилбар хийдэг. Жилд 100 мянган хүнд амбулатороор үйлчилдэг байна. Монгол улсын хүн амын тоо 1 сая байхад байгуулсан энэ нэмлэг өнөөдөр 3 сая хүрчихсэн нөхцөлд өргөтлийн барилга үнэхээр амин чухал хэрэгцээ болсон. Хэрвээ өргөтлийн барилга ашиглалтанд орчихвол хорт хавдраар өдөрт амиа алдаж байгаа 8-аас 10 хүний тоо цөөрөх боломж байгааг хавдрын эсрэг хамтдаа группийн гишүүн Эрдэнэ Чимэг онцлоо. Үлдэгдэл 3 тэрбумыг хэрвээ 2016 оны төсөвт нь энэ улсын их хурлын гишүүд анхааралтай аваад батлаад өгөх юм бол ядаж энэ жилдээ 3600 нас орж байгаа хүн чинь хамаагүй багасна. Ядаж л 1700 болно, 1500 болно. 5 жилд уншиж байгаа хавдар судлалын үндэсний төвийн барилга ашиглалтанд орчихвол ачаалал 40% буурна. Хавдартай хүмүүсийн эмчилгээнд дэвшилтэд тоног төхөөрөмжийг ашиглах боломж бүрдэнэ. Энд суйрлуулах тоног төхөөрөмжүүд хил дээр бараг ирчихсэн. Гэтэл барилгаа дуусгах хөрөнгө оруулалт батлагдаагүй л байгаа юм а. 14 онд зогсоод 15 онд 1.5 тэрбум төгрөгийн төсөв суулгасан бөгөөд энэ ажиллагаа бол бас суусан ч гэсэн ажил нь бас зогссон байна. Зөвхөн нийт барилгын ажил, өргөтгөлийн ажил дуусгахад 3 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа. Тэгээ 16 оны төсөвд 1.5 тэрбум төгрөгийн суулгачвал бид энэ барилгааг 16 оны эхний 5-6 сард ашиглалтанд оруулчих гэсэн юм зорилттой ажиллаж байна. Бидний ард харагдаж байгаа хавдар судлалын үндэсний төвийн барилга 1982 онд ашиглалтанд орсон. 21 аймаг Улаанбаатарын иргэдэд хавдрын үйлчлэгээ үзүүлдэг ганц эмнэлэг бол хавдар судлалын үндэсний төв. Энд жилдээ 100 мянган өвчтөд ирж үзүүлж онцлуулдаг. Яг энэхүү ачааллаа бууруулахын тулд хавдар судлалын үндэсний төв 5 жилийн өмнө өргөтгөлийн барилгаа барьж эхэлсэн байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар энэхүү барилга иймэрхүү явцтай байж байгаамаа. Хэрвээ энэ барилга ашиглалтанд орчих юм бол хагалгаанд орохын тулд 40 хоног зарцуулдаг байсан эрг 12-оос 14 хоногийн дотор асуудлаа шийдэх боломжтой болох юм. Өөрөөр хэлэх юм бол хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 40%-аар буурах боломж байгаа юм а. Цагийн үрдэд од баяр Чимэт лам сурвалжлаа. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгчид та бүхэнд баярлалаа. Өнөөдөр дэлхийн статистикийн өдөр тохиож байгаатай холбогдуулан студид зочинтой сэтгүүлчдийн ярилцахад бэлэн болсон байна. За бид нар цагийн үрд мэдээллийн хөтөлбөрийнхөө өнөөдрийн сэдвээр дэлхийн статистикийн өдөр яг энэ сэдвээр бид нар үндэсний статистикийн хорооны дарга Мэнд сайхантай ярилцаж байна. Тэгэхээр монголчууд бидний 3 сая хүн ам бол дэлхийн хүн амын нэг хэсэг байгаа. Тэгэхээр монголчууд бидэнд яг хаягдах статистикийн өвөрмөц гэж хэлж болох тийм тоон үзүүлэлтээр хоёулаа ярилцлага эхлэх үү? За монголчуудын хувьд бол хүн нэмвэл хүнс нэмнэ гэдэг тийм хүн амын тоонд бол их анхаарал хандуулдаг. За сонирхолтой тоо баримтууд гэдэг юм бол Монгол улсын хүн амын одоо төрөлжийн рекорд амжилт бол 1988 онд 75 мянган хүүхэд нэг жил төрсөн тэмдэглэгдсэн байдаг. Тэгвэл энэ амжилт бол 2012 онд 13 онд эвдэгдэж 79 мянган хүүхэд нэг жил төрсөн. За өнгөрсөн жил бол бүр 82 мянган хүүхэд төрсөн.
Тэгэхээр 88 онд төрж исэн тэр олон хүүхдүүд бол одоо 13 14 он гэхэд бол 25 настай яг жинхэнэ нөхөн үрж буй насандаа хүрсэн хүүхэд төрүүлэх насандаа ясан бол энд нөлөөлж исэн баг. Тийм учраас хүн амын өсөлт бол бас том байдгийн нэг учир шалтгаан баг. 90-ад оноос төрөл буурсан учраас цаашдаа улсын төрөлтийн тоо хэмжээ буур хандлага байх болов гэдэг ийм таамаглал байна. За хүн амтай холбоотой бас нэг өөр тоо баримтыг бас олон түмэнд төрөхэд манай хүн амын одоо төрөлтийн хувьд бол эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн төрөлтийн хэмжээ бол ерөнхийдөө ойролцоо ижил байдаг. Харин 50 наснаас хойш эрэгтэйчүүдийн нас оролт бол эмэгтэйчүүдтэй харьцуулбал өндөр байдаг. Инээс болоод 50-аас дээш насныхны хувьд бол эрэгтэй эмэгтэйчүүдийн хүйсний зөрөө бол илт мэдгэж гарч ирдэг. Та хэдийн ажил бол тоогоор дүнгээр илэрхийлэгддэг л дээ. Бид нар яг дэлхийн хүн амтай хөгжилд хаана явж байна вэ? Ер нь бол бид нэр сүүлийн хурдцаараа бол нэлээд тэргүүнд байгаа гэж хэлж болно. Өнөөдөр нэг хүнд оногдох одоо эмчнэрийн тоо, боловсролын байгууллагын тоо гэдэг юм уу энэ талаараа бол баг тэргүүлэх түвшинд байж байна. Нэг хүнд оногдох малынхаа тоо хэмжээгээр бол бас тэргүүлэх хэмжээнд байна. Гэхдээ яг нэг хүний одоо хувь хүний одоо хөгжлийн индекс гэдэг юм уу тал дээр яах юм бол бас нэлээд доогуур анхаарал татсан юм хэмжээнд явж байна гэж хэлж болно. 2010 оноос хойш баха дэлхийн статистикийн өдрийг тэмдэглэж ирсэн шүү дээ. Энд чинь бас нэг жил болгон ч биш 5 жилд нэг удаа тэмдэглээд идэг өдөр байгаа. Тэгэхээр ингэж тэмдэглэхийн ач холбогдол нь юу гэдгийг? За статистик гэдэг маань ерөөсөө л нийгмийн тойл. Өөрөөр хэлбэл бидний амьдрал ямар байна гэдгийг тоогоор илэрхийлдэг ийм л салбар. Тийм учраас дэлхийн нийт бол өнөөдөр хүн төрөлхтөн ямар түвшинд байна гэдгийг харахын тулд статистик илүү ач холбогдол өгч байна. Тийм учраас дэлхийн нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулах үүднээс нэгдсэн үндэсний байгууллагаас 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дэлхийн статистикийн өдөр болгож зарласан. За энэс хойш бол 5 жил тутамд бол жил бүрийн 10 дугаар 5 жил тутмын 10 дугаар сарын 20-ны өдрийг дэлхийн статистикийн өдөр болохоор тэмдэглэхээр шийдсэн. Өнөөдөр бид нар 2 дахь удаага тэмдэглэж байна. Би бас яг тантай ярилцсан гэж судалж үзчихсэн л да. Манайх анх удаага хүн ам орон сууцны тоолгыг айлын өв тогшиж айлын гэрээр оролгүйгээр тоолгыг явуулах гэж байгаа гэж сонссон. Энэ үнэ. Үнэ. Тэгэхээр өнөөдөр статистикийн байгууллага бол нэг уламжлалт аргаараа цаасан анкет маягт бүглөөд асуулга бүглөөд тэрийгэ буцааж компьютер шивээд боловсруулдаг энэ цаг үе бол тэр статистик мэдээллийг хүлээж байгаа улсуудад бол асар удаан юм шиг санагдаж байна. Нөгөө талаас өнөөдөр мэдээллийн технологи хөгжсөн байгаа үед бол энэ цаасаар явдаг хуучин технологи бол хоцрогдсон байна л. Тэгм учраас бид нар 2015 оны завсрын тооллогыг айл бүрээр одоо явж бүртгэл хийхгүй өнөөдрийн бидэнд байгаа мэдээллийнхээ санг баяжуулаад бүх айл хүмүүсээ мэдээллийн санд бүртгээд тэр хүмүүсийн эрүүл мэнд, боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт за тэр хүмүүсийн одоо орон сууцны нөхцөл зэрэг бүхий үзүүлэлтүүдийг урьдчилсан бүртгэгдсэн байдаг энэ мэдээллийн сангаа одоо шинчлээд энэ мэдээллийг зөв болгоод тэгэл 12 сарын 31-ний өдрийн яг он солигдох мөчид Монгол улсын хүн ам хэд байна уу? Ямар нөхцөл амжилт чинь гэдгийг шууд үгэнж гаргах. Өөрөөр хэлбэл одоо бүртгэл суурилсан хэлбэрээр тоолгоо хийхээр болж байгаа. Бүртгэл суурилсан гэдэг дээр төрийн мэдээллийн нэгдсэн сантай болно гэж яриад байгаа. Энэ ажил ер нь хизээ яг бодит ажил хэрэг болчих бол. Ер нь бол сүүлийн үед бол төрийн мэдээллийн давхардлыг арилгах энэ чиглэлээр ажлууд нэлээд хийгдэж байна. Тэгэхээр бидний одоо нэлээд одоо сонирхож байгаа ажил бол энэ яагаад гэвэл зэрэг өнөөдөр бол дэлхий дээр хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш 2003 онд хүртэлх энэ асар олон жилийн хугацаанд бий болсон тийм их мэдээлэл ердөө л 2 хоногийн дотор бий болж байна. Тийм учраас бидний төрийн мэдээллүүд нь бол цэгцтэй тэр мэдээллүүд нь хоорондоо зөрөлдөөн байхгүй байх юм бол энэ бол статистикийг гаргахад хялбар болно. Тийм учраас төрийн мэдээллүүд бол нэгдсэн байх асуудал бол туйлын зайлшгүй шаардлагатай. Статистикийн байгууллага төрийн мэдээллийн дундаас одоо зөрүүтэй байдал байх юм бол тэрний зөвийг тогтоож албан ёсоор энэ тоо үнэн гэдгийг хэлэх үүрэгтэй байгууллага учраас төрийн мэдээллийн нэгдсэн сангийн асуудалд бол их ач холбогдол өгч байгаа гэж хэлж байна. За баярлалаа. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр дэлхийн статистикийн өдөр яг энэ сэдвийн хүрээнд үндэсний статистикийн хорооны дарга Мэнд сайхантай ярилцлаа.
Монгол улсын ерөнхийлөгч Илбэг Доржин урилгаар энэ сарын 22-ны өдөр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абе манай улсад ажлын ажил хийх гэж байна. Ажлын хүрээнд ерөнхийлөгч болон ерөнхий сайдтай уулзаж хоёр орны хооронд байгуулсан харилцааг өргөжүүлэх тухай хэлэлцээ хийнэ. Хөдөлмөрийн үндэсний нам Говьолтой аймагт салбараа байгуулсан байна. Говьолтой аймгийн дэмжигчид намын анх дугаар хурлаа хийж хөдөлмөрийн үндэсний намын тэргүүлэгч гишүүд намын дарга сонгож шинэ гишүүд нь баталгаан авсан байна. Говьолтой аймаг дахь тус намын дэмжигчид иргэдийн аж амьдралыг сайжруулахад анхаарч ажиллахыг хүсэж байлаа. Дорногов аймгийн дэлгэрэх сумд шинэ булаг ундарч энэ сумынхан анх удаага булгийн ус усантайг хэрэглэж байна. Зандашуулсан шарилыг цахир суманд заал. Жил бүрийн 12 дугаар сарын 3-ыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улсад тэмдэглэдэг. Энэ өдрийг өгтөж Баянзүрх дүүргийн 200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй залуус материаллык бус оюунлаг залуусын төлөө сэдвтэ өдөрлөх нэгдэж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагчдад хүргэлээ. Бат дэлгэр Эрдэнэлд 2-25 настай тэд хонхот бөмбөгийн төрлөөр 10 жилээс эхлэх хичээлсэн. Бүгд найрамдах хятад ард улсын Ханжоо хотод болох Азийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор удахгүй явна. Амжилттай оролцоод Риогийн Паралимпийн эрх авна гэж залуус ярьж байна. Тэмцээнд явхад биднээс бас хэрэгтэй байгаа зүйл нь зардал мөнгөний асуудал бас байгаа. Бид нэр бас нэг зардал мөнгө олохын тулд нэг урлагийн тоглолт хийсэн. Тэр нь бас яхаа тэгээд амжилттай болоод одоо бас нэг хэдэн хүмүүсийн зардал дутуу. Монголчууд өөрсдөө сайн дэмжиж өгөхгүй. Хятадын талаас гэж л дөрвөн эмэгтэй тамирчин нэг дасгалжуулагч орчуулагч ингээд дэмжиж тэнд байрлах $800 нэг хүний тэрийг ингээд хангаж байгаа. Яг л тэдэнтэй адил хөгжлийн бэрхшээлтэй олон залуус салбар бүрт амжилттай ажиллаж чадна. Дэд үтэц нийгмийн эерэг хандлага бүрдчих юм бол бид хэн нэгнээс тусламж хүсч халамжийн тогтолцоогоор амьдрахыг хүсдэггүй гэж хөгжлийн бэрхшээлтэй залууст англи хэлний сургалт явуулдаг ОДЦ-т ярьж байна. Ер нь л харооны бэрхшээлтэй залууст маань хэл сурна гэдэг бол маш хүндрэлтэй шүү дээ, тийм ээ. Улаанбаатар хотын нийтийн төв намын сангийн дээрээ харооны бэрхшээлтэй залууст маань зориулсан уншлагын танхим байдаг. Тэр уншлагын танхимдаа сайн дураараа бас харооны бэрхшээлтэй хүмүүст англи хэлээ зааж хүргэдэг байгаа. За одоогийн байдлаар нэг 10-аад хүнд л заачаад байна. Монгол улсад амьдардаг 180 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний дийлэнх хувь нь хүүхэд залуус. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй залуусын дуу хоолойг сонсож тэднийг энгийн хүмүүстэй ижил амьдрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэж Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны газрын дарга хэлж байна. Тээврийн тухай хуулинд анх 2007 онд батлагдсан хуулинд одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх ийм заалт байна. Тэгээ энийг дагах журам өдийг хүртэл гараагүй байсан. Тэгээ энэ журмыг гаргах, энийг хэрэгжүүлэх хүрээнд өдөр нийслэлтэй хамтарч ажилласны үр дүнд өнөөдрийн одоо орж иж байгаа нийтийн тээврүүд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн орж гарах тэр боломжийг хангасан. Хөгжлийн бэрхшээлтэй залуус цэргийн засалт хөгжлийн үндэсний төв 6 төрлийн мэргэжил эзэмшүүлдэг. Тэдний 65% нь ажлын байранд гардаг. Гэхдээ энэ бол зөвхөн сургууль төгссөн иргэдийн тоо. Гэтэл үүний цаана хөгжлийн бэрхшээлтэй олон залуус нийгмийн харилцаанд оролцохгүй, хөдөлмөр эрхлэж чадахгүй, амьдарч байгааг уулзалтанд ирсэн залуус сануулж байлаа. Сайн мэдээгээр хөтөлбөрөөр хүргэлжилнэ. Гол горийн уур цорим олноор ширгэж байна гэсэн мэдээг бид өмнө нь олон удаа сонсож байсан. Харин булаг ундарч гол болон урслаа гэсэн таатай мэдээ дуулж байсан удаа байгаа юу. Тэгвэл Дорногов аймгийн дэлгэрэх суманд хуурай газраас булаг ундарчээ. Одоо энэ булаг 2 км гаруй урсаж хүм малыг ундаалж байна. Нутгийн иргэд анх удаа урсгал уснаас голоос ус ууж үзлээ гэж баяртай байна. Энэ булаг анх 8 дугаар сарын 15-нд ундарч эхэлсэн байна. Сарын хугацаанд 1 км гарантай урссан бол өнөөдөр 2 км гаруй урсаад байгаа юм. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны шинжээчдийн дүгнэлтээр цагт 20 тонн ус ундарч байгаа нь тогтоогджээ. Нутгийн иргэд булгаа ойролцоох уул усных нь нэрийг төшөглөн Шеветийн шар модны булаг гэж нэрлсэн байна. Төр засаг энэ булгыг анхааралтай авах хэрэгтэйг дэлгэрэх сумын засаг дарга Батмөх хэллээ. Энэ зуунд бид нар анхаарал татах хэрэгтэй юм гэж миний хувьд авч үзтээ. Зөвхөн нэг сумын асуудал биш юм л да. Энэ дэлхийн нийтээр ус булаг ширгэж байна. Ахуй хүндний хэрэглээний ус байхгүй болж байна гэд нийгмийн мэлэг амжиг асуудал хүнд асуудал яригдаж байгаа. Нуур сусаа маш их бохирдуулж байна те. Энэ үед булгийн цэвэр ус өөрөө сайхан ингэж гарч нутаг оронд гарч ирж урсаж энэ сайхан цэнгэг ус гарч гаад тууд их баяртай байгаа. Тийм учраас энийг одоо нийт зөвхөн сумын гэлтгүү нийт одоо төр захиргааны бодох томоохон ажлын төлөвлөгөөнд орох ёстой гэж үзэж байгаа.
Одоо урсаж байгаа Шиветийн шар модны булгын хажууханд ердөө 30 метрийн зайд дахин ус ундарч эхэлжээ. Энэ хэсгийн ундраг нэмэгдэж урсаж эхэлвэл голдрлоороо энэ хоёр булаг нийлнэ. Тэгвэл одоо урсаж байгаа голын усны хэмжээ 2 дахин ихсэж малын тараг тэвээрэгт сайнаар нөлөөж бэлчээр далхлаад багасна гэж малчид үзэж байна. Дэлгэрэх сумын Аман шанд баг 82 мянган толгой малтай. Үүний 40 гаруй мянган мал нь энэ булгын ойр орчмоор бэлчээрэлдэг. Малчин, Нямсуран, Дорж, Эренчин нарын яриаг хүргье. Залуудаа л энд ирж нутагсан. Одоо тэгэл хойно хариулж хаваад атсан нэг айхтар хөсрийн үг нэг хүүхэд өсгөж хүйдс үрсээр байгаа төлгөө болсон нэг эмгэ хоёр болтлоо энэ байна. Энэ ч одоо энэ малаасаа салахгүй санаж чадаж ивэл гээл дүүжлээд байх санаатай байж. Сайхан л байна энэ мань удаасаа л гэж бодоод энийг хамгаалж өгөөсэй л гэж бодоод. Ер нь бол ходог дээр л өнждөг байсан. Тэгээд юу хүний хот гаргана тэр чин тэгээд бас нэг хов хүмүүсийг гаргадаг болсон сүүлийн үед. Тэгэхээр бас жоохон хүндрэлтэй л дээ. Нэг айл олон айл нэг худгаас унаад чинь тэгэл зарим нь шөнө орой бүр харанхуй шөнө болно шүү дээ. Хүлээгцээр байгаа мал нэг олон малч хүлээгцээр байгаа тэгээд тийм л хийдэг байсан. Аман шанд багт булаг гараагүй байсан бол малчдад хэд хэдэн гүний худаг гаргах шаардлагатай байсан. Говьд гүний худаг гаргахад хүндрэлтэй байдаг. 80-аас 140 м ухаас гадна төсөв санхүүгийн хувьд 20-оос 25 сая төгрөг ордог. Монгол улс усны нэгдсэн тооллогыг орон даяар 4 жилд нэг удаа явуулдаг. Тэгвэл 2011 оны тооллогийн нэгдсэн дүнгээс харахад 551 гол гориг ширгэж 9000 гаруй булаг шандны 2000 орчим нь усгүй болсон харамсалтай дүн мэдээ гарсан байна. Өнгөрсөн жилээ сонгон хайрхан дүүрэгтээ айлын хашаанаас олдсон лам хүний занданшуулсан шарилыг сэргээн засварлах ажлыг гандандэгчлэн хийдэд хийж дууслаа. Энэхүү онгон нь ард олноон өвгөн гисэр лам хэмээн өргөмжлөгдсөн цэвэн аршийн чүлтэм жамц шавь цорж аграмб санжааж авах болохыг тогтоосон байна. Түүний онгоныг төрлөх нутагт нь буюу Архангай аймгийн Сахир суманд залхаар боллоо. Занданшуулах үйлийг эрт дээр үес хөндлөнгийн буюу бүрлээч болсныхан дараа онголдог. Нөгөө нь ховилгаан өөрөө оюун ухаанаа захирч он удаан жил бясалгал хийсний үр дүнд бие занданшуулдаг байжээ. Үүнийг буддын ухаанд мөнх амьдрагсад ч хэлдэг байна. Санжааж авийн хувьд 120 гаруй жилийн өмнө жанч хайлсан түүний шарилд шүүх хэмлэгийн шинжээчид үзлэг хийгээд тодорхой хариу гаргаж чадаагүй. Энэ тухай Архангай аймгийн Захир сумын нутгийн зөвлөлийн дарга Халтар ийхүү ярьлаа. Шавийнхан одоо занданшуулсан энэ шарилд шүүхэн шийдвэр гүйцэтгэлийн чиглэлээр ямра хийж одоо судалгаа хийж үзсэн байна лээ. Тэр хүмүүс ер нь тарих нугас хоёр нь бол одоо хүртэл одоо хатаагүй юм байна. Ийм учраас энэ бол одоо асар их номын байдгийм үү ий шийдээ юм байна. Тийм учраас нарийн хвчилж одоо судалгаа хийсэнгүй зөвхөн тарих нугас хоёрын одоо судалгаа хийж үзэхэд одоо ямраагаар үзэхэд ийм байна гэсэн ийм мэдээлэл бидэнд албаасаар өгсөн. Энэ шарил нь гинт олдсон зүйл биш юм гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. Өвгөн гисэр лам, түүний шавь, цорж аграмб, санжааж ав нарын тухай олон домог яриа байдаг. Тухайлбал тэдний зандажсан төлөв байдал шилжснээс хойш шүтээний оршин буй нутагт сүүлийн 120 гаруй жилийн хугацаанд ганцуд аянга зэрэг байгалийн онцгой гамшигт үзэгдэл тохиолдоогүй. Мөн энэ нутагт нэг бусуудаа гал төмөр болоход зандажсан шарилын орчим газар төмөрт автдаггүй байсныг Архангай аймгийн Захир сумын иргэн Үлзий бат хэлж байна. Хүүхдүүдтэй энэ тухай бол хууч домгоор хэлбэр аман яриагаар загтдаг, гэрээсэлдэг байсан. Энэ нутгийн өндөр настангууд одоо сүүзээнийхээ дээжийг өргөж амнаас альва үүсэхний үйл даатгадаг ийм байсан. Аграмб санжааж авын занданшуулсан шүтээнийг энэ сарын 21-22-ны өдөр гандан төвчлэн хийдэд байршуулан сүсгтэн олонд мөргөл залбирал хийх боломжийг олгох юм. Харин дараа нь Архангай аймгийн Захир сум буюу шарлыг хуучин байсан байранд нь буцаа залхаар болжээ. Аграмб нь 1826-аас 1905 оны үед амьдарч байсан хүн юм аа. Одоо үзэгчдийн анхаарлыг дэлхийн мэдээнд хандуулъя. Канадын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын сөрөг хүчний либерал нам Канадын засгийн газар эрхэнд гарахаар болж байна. Либерал нам парламентын сонгуульд энэхүү шийдвэрлэх ялалт байгуулснаар консерватив намын 9 жил тасралтгүй засаг барьсан эрх мэдэлд цэг тавьж байна. Жастин Трюдогийн тэргүүлж байгаа либерал нам Канадын сонгуулийн 185 тойрогт саналын тоогоор тэргүүлсэн байна. За Канадын ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү